Сайн байцгаана уу та бүхэнд нэгийн өдрийн мэнд хүргэе. 2026 оны 8 сарын 5-ныхаа зурхай мэдээллийг хүргэх гэж байна. Астрос онлайн байна. За энэ өдөр болохоор бут гариг маань хөшөөж байгаа учраас ээлтэй өнгөн ногоон байгаа. Анхаарах жилтэнгүүд маань могоо жилтэнгүүд байна. Тэгээд бидний анхаарах ёстой биеийн хэсэг нь бидний цээж, зүрх, хөх хэсэг байгаа. Хөх гэж тодорхойлж байгаа нь болохоор цөмөр нөгөө имплант хийдэг штэ тийм ээ. Тэгэхээр хэрвээ имплант хийх гэж байгаа бол нэлээд сайн дархлаагаа дэмжээрэй. Цээж хэсгээсээ нөгөө цус гаргах учраас тэр тал дээрээ сайн анхааралтай байгаарай гэдгийг зөвлөмөр байна. За тэгээд тэнгэрийн зургийг та бүхэн маань одоо ингэ харж байгаа тийм ээ. Сар маань нөхрийн ордод, нар маань арсланд, тэгээд санжир гариг маань хонь болон дэлхий ван гариг маань тэнгэрийн ван гарагт байна гэдгийг. За тэгээд энэ энергиуд маань яаж холбогдсон байна гэхээр за ерөнхийдөө бол сайхан энергиас нэлээд хэлж бодож байна. Гоё энерги нь юу байна вэхээр энэ нар маань тийм үү бидний ухамсар энэ санчир гарагтай холбогдсон байна. Эерэг энерги холбооцоор. Энэ маань цөмөөрингийн тийм үү ухамсартай байх бүрэн боломжтой. Тэгээ ухамсартай байж чадах юм бол цөмөөрөө хийх ажлуудаа маш удаан урт хугацаанд тогтоох боломжтой. Ялангуяа хийсэн ажлуудаа цөмөөрөө эргэцүүлээд дүүгнэж чадах юм бол тэрхүү дүгнэлтээ аваад урагшаа ирээд рүүгээ чиглэж алхаж чаднаа. Алхаж чадах юм бол маш том амжилтанд хүрэх боломжтой гэдэг ийм гоё энерги холбоосоор ингээ холбогдчихсан байгаа. За тэгэд ийм сайхан энерги байжсэн чинь одоо сайнны хажуугаар тий юу гэж ирдэг вүлээ тий сар гихчээр бас анхаараарай гэдэг ийм том энерги холбоос байна. Ямар энерги холбоос орж ирж байгаа вэ? Одоо энэ сар маань нөхрийн ордоос дэлхий ван гарагтайгаа скверт холбогдож байгаа байхгүй юу? За энэ дэлхий ван гарагч минь бидний одоо сүнслэг утгаараа болохоор бидний далд ухамсарын хаалга гэж ойлгож болно. Сар маань бидний сэтгэл тийм үү? Хөрийн орд болохоор чинь бидний одоо өөрийнхөө биед хадгалсан ой санамж гэж хэлж болно. Тэгээд юу хэлэх гээд байна вэ гэхээр бид нэр дотоод дарамт мэдэрч магадгүй одоо бусдыг удирдах, бусдыг захирах, ялангуяа хүслийнхаа дагуу байлгах бүр тэрийг одоо бүр их эрх мэдлэр болон хүчээр ингэж хийх бүрэн боломжтой. Өшөө дээрээс нь хуучин шарах сэтэрч магадгүй, хардалт төрж магадгүй, санхүүгийн алдагдлаас сэргийлээрээ тэгээд тайван байдал, бидний тайван аж амьдрал ялангуяа өхрийн орд байгаа учраас ийм алдагдах, дарангуйлалд одоо өртөх боломжтой гэдэг энэ энерги маань хэлж байгаа юм аа. За тэгээд өшөө дээрээс нь ямар ч хүмүүстгээ ямар ч шалтгаангүйгээр цөмөрөө те одоо гунигэлж магадгүй эсвэл хуучин дурсамжаас сэтэрч магадгүй эсвэл ингээд биднэрт ингээд тайлбарлахад хэцүү байдаг тийм айц хүртэл одоо цөмөрөө бас мэдэрч магадгүй. Гэхдээ энэ болохоор яг бидний одоо өнөөдрийн бас асуудал уул нь бол биш тийм ээ. Яагаад асуудал биш гэхээр энэ чинь бидний биеийн дотор тийм үү хадгалагдсан байгаа бас тэр хуучин энерги гадаргуу дээр гарч ирээд биднэрт илэрч байж болох байгаа байхгүй юу. Тэгэхээр шууд яг өнөөдрийн юм мөн үү биш үү эсвэл бидний дотор байгаа юм гарч ирж байна уу гэдгийг цөмөрөө ажиглах хэрэгтэй. Шууд битгий тэмцэл дээрээ шууд битгий тэмцээрээ сайн ажиглаад ажигласныхаа дараа үнэхээр хайц гарч ирээд байна уу эсвэл үнэхээр одоо гаднаас яг өнөөдөр дарамт ирээд байна уу гэдгийг ялгаад салгаад дараагийнхаа одоо үйлдэлүүдээ хийх хэрэгтэй. Дараагийнхаа үйлдэлүүд гэдэг чинь одоо цөмөрөө ухамсартай үйлдэл хийж чадах юм бол өнөөдрийг маш сайнаар хэдийгээр ийм дарамттай энерги байгаа ч гэсэн маш сайнаар даван туулж гарах бүрэн боломжтой байгаа шүү манайхаа. Ойлгомжтой байгааз. За тэгээд өнөөдөр энэ өдрийнхөө үгэн заслаа хамтдаа хийцгээе. За эхлээд цөмөрөө талархъя, талархъя, талархъя. Энэ өдрийн эзэн гариг тандаа талархъя. Өнөөдөр би айдсаараа биш, ухамсараараа сонголтоо хийн. Орчлон хорвоо миний суурийг бэхжүүлж, хэрэггүй болсон бүхнийг тайван чөлөөлж байна. Би өөрчлөлтөөс айхгүй. Би өөрчлөлтөөр өсөн дэвждэг. Миний жинхэнэ хүч бол миний тайван байдал. Өнөөдөр би өөрийгөө зөв удирдах, өөрийнхөө шинэ ирээдүйг бүтээж чадна. Талархъя. Талархъя. Орчлон хорвоо тандаа талархъя. Дэлхий ээжээ таньдаа талархъя. За тэгээд араас нь манайхаа овог нэрээ хэлээрэй.
Тэгэд өөрсдийнхөө одоо тий хийлж ярих одоо тий хүсэж байгаа залбирлуудаа гоё хэлээд залбираараа манайхаа. За ингээд энэ өдрийн маань 6 зөвлөгөө юм байла. Бүгдээр нь намжилсан. Баярлалаа. Баяртай. Астра Золан байла.